Ивент тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. Аасаман Хамбаатрын анхаар гэж юм байна. Би нэг шүлэг зөхөдгүйч гэсэн яг одоо Варцуудын зүрхэн цохилоод томцоолын толгойн өвж байгаа илгүүдэл гэж бодож явдсан шүү. Ер нь өөртөө итгэх ороод яах вэ? Хүн болгон ярьдаг болсон юм байна. Ярих хамаагүй л хамгийн гол бүтээмж байхгүй юу? Бүтээмж. Манай хол зүгээр л хэрэглэгч орон гэж яриад байгаа. Манай хол хэрэглэж байна. Гэтэ жижиг зах зээл нь хөгжиж л байна. Би бол яг вэ жижиг сажиг олон газараас явлаа, олон хүмүүстэй танилцлаа. За яг би нэг орой гэж зорьсонгүй. Яг 4 жилийнх нь бол харж л байлаа. Өөрийгөө бас нэг сорьчи ямар хөө хэмжээнд байгаа. За чадахгүй л тэр л заавал тэгж нэг олон хадагт галбтаач биш. Сонирх нэгэн сонирхгүй тэр л үз. Тэгж л бодож орж ирсэн. Тэрнээс би нэг төрүүлье гэж нэг бодсон ч юм алгаа л да. Шүүгч нэлээд чанга байна. Уулаад яг одоо хомоодох юм биш. Яа энэ би хаамаа юу вэ? За хийшид байгаараад байна даг. За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргэе. Авьяаслаа монголчууд авьяастай байх болтгой. Азыг үчээс авьяасыг сэрийгээл орж ирлээ дэг. Айшуу аа. Уусаа орохдоо зөрөгтэй гарахтаа ч унахгүй байл та. Хонхонд хүргэлтэй би хойлтолд нэмэр шин. Гараа баллаа ичнэ. Уйж байгаа усуудыг унтаад байгаа хүмүүс ирээд байгаа юм гэл. Сэрээд өгөөрэй зэрэгл байна уу? Энэ ч л байхгүй юу? Монгол бол монголоор л байл та. Би зөвхөн монголыг монгол болгоод яриад гэдэг. Яг наа. За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэчихье. 246 дугаартай Ганбаатрын анх баяргийн залуу байна. За баярлалаа. Юуд баярлаад байгаа юм? За хүмүүстээ баярлж байна. Бас үзэгчтэй бас талархаж байна. Наглаахыг хэлдэг нэг арилгасан цонг нь мэдэхгүй шиг хаана арилгууснаа мэдэхгүй шиг ярихгүй шиг тэр бас нэг жоохон даварчихгүй шиг даапаалчихгүй шиг нэг яриад цоглог байж байгаа цоглог гарыг гэж бодож байна. За баярлалаа. За тэгээд утга зохиол гэдэг чинь ус балгацсан юм шиг байдаг юм бол би яах вэ? Ууж юмсан юм нэг сургалаад нэг ярьчих байлгүй гэж бодоод байна. Үгүй анх хоёроо байж угаарэ. За өршөөрэй. Би дөрөв ижи үзүүлбэр өөрөө шүүгч хийчих гэдэг нөө. Үгүй тийм байна. Нэг мэдсэж. За сайн байна уу? Минь жамжаагүй тэгэл дуржигнуулаад цааш явчих юм аа. За анх хоёр маань хаанаас ирсэн бэ? Хотыг. Ямар үзүүлбэртэй ирв анх хоёроо? Эренчингийн чономын шүлгнээс. Азийн мардамл гэдэг шүлгэн юм шиг. За яруу найраг унших нь тийм үү? Ард нь айзны өгөөлгүй дээ. Би ч одоо ганцаараа яваа. Өгөн янзын өгөн. За Жанцан нурын цагаас ураг. Хайзал та юм асууя л та энэ ч ямар хэцүү юм. За өршөөгөрөө би чинь айгүй хурдан яриатэй. Хайшиг чи хурдан яриад байвал би чамайг ойлгохгүй шүү дээ. Ямар яруу нарыг уншиж үгээд мэдэхгүй шүү дээ. Би чамайг амар сайн маш сайн худалдаач юм байх гэж бодоод. Наад чинь зүгээр насаараа байсан хийсэн үгүй. Ямар ч юм хөрвүүлнэ гоо. Хаана? Хаасайг наран тул саахан самбуага нутаг дээр саран туй шиг дуулж явлаа да заа чинь. Тий. За чи шар докторыг зараадах та. За шар доктор тэнгэрт ирсэн унтаа юм гэсэн. Цаанахт яах вэ? Тэнгэрт нь гарч үзээг. Цагаар нь явж бол амсч явлаа. Дэлгүүртэй байт юм билээ. Янз янзын үнтэй яах вэ гоо? Аваад ууд юм бо амсаад үздэг гоо. За одоо үзүүлбэр эхлэе тийм үү? Баярлалаа залуучуудаа. Дурлалынхан жинхэнэ амтнд согтурч, дууныхан санхин аялгуудыг хөрчүүрч, дуун синхэр улсынхан тухай, дуйлам цагаан талынхан тухай, дуу тундар сардгийнхан тухай, дуулах хүсэл надад төрж байна. Хаан чи төрсөн юм бэ гэж хатан дэлхий чи асуу. Хамгийн зэгэрдэг омог дөрөөрөө хавтаснэгэд асуу. Александр Дюмас асуусан шихэн асуу. Хансан синглээс бүшгнийг хагцаасан шихэн асуу. Үлэмжийн их бориныг үхүүлсэн шихэн асуу. Үүнд чиний ганцаар үйтэмэн шиг хариулнаа. Астав миний нутгаа 10 галын дэсэн дээр арчигдаж усагдж ирсэн азаа болгон дөрвөн твийн алин ч би тоо төрөгмаа. Амархад алтанхын шорон зөөлөө юм гэж, амьдрахад газрын чөлөөтэй гэж, амархасгад хүүхэн үнч юм гэж, дуулахад хуурн хөгтэй юм, дурсахад хуучин түгэгтэй юм, дурлахад хүүхэн үнч юм гэж, дуйлын их хазад миний би мэндэлсэн юм. Жоохон бэлтгэж цааш, жоохон бэлтгэв орж ирсэн, бэлтгэж жоохон таараахан. За баярлалаа анх хоёроо. За унчихгүй бол яг одоо нэг дараа эрэхтэй бас нэг дайраад эрэхтэн талаа шиг буцаад эрэхтэн болго шиг яриад байж ухахтал гэж бодоод байна шүү дээ. За унтсан байлгүй гэж бодоод яг уруудаад яг өөдөө залуучуудаа яасан баалга айдсан бэ.
Зөөсөө танай сонгогчдын дээр чимээс дахиад бас өөрийгөө төлөвлөсөн шүү дээ. Нурцсан өтөр шиг юм ярихгүй шүү дээ. Нуграад онох байхгүй байгаа. За одоо сонссоо. Одоо анх хоёроо. Анх хоёр чи намайг нэг эргүүлээ гэхдээ. Оо тэр тал дээр үл чадахгүй шүү. Яс тавьяас байхгүй. Цаанаас төрөв юм байна. Өгдөл нь байхгүй шүү дээ. Өнгөлн байх гэсэн. Дурлаж би үтсэн. Дурлал намайг хэлгүй болгож ирсэн. 3 хоног дуугүй явж ирсэн. За тэгэл яг. Нулимстай нүдээ яг хэвтэй хөрх юм. Эр хүн гэдэг чинь дотроо шатаж явд юм гэсэн юм мэдгүй. Шатаад яг үгүй шаарлах юм шиг. Чин үнний хэлхий чимээгүй би чам таяртай чин юу гэдэг үлээд нэг үг байт юм да үг нь одоо. Чин үн чамрагтай хэлж үзэн мөртлөө чиний төлөө үхий гэж хөрөн дом би хэлсэн юм гинлээ гэд явцсан юм лээ гэдэг шиг. Чаоста чао тэр ямар хүн байсан бэ? За анх хоёроо. Одоо шүүгч дэгийн сэтгэлийг сонсоод ухаантай муулна. Ва надруу нэг үг хэлээд гэсэн би хариулж байгаа царийн тэр байна да. За дэгийн сэтгэл дуусна тий. За анхаарал тавьж баярлаа. За зэрэг яваа энэ дадаг дашгуунд унтаад байгаа юм танарч одоо. Би чамаг хөгжим гэдэг ахтай хөгжимтэйгээ нийлж байгаа л гоё юм шиг. Жаахан суултаад байна л да надад ч одоо 80 жоохон жанхан байсан бол араас нь жоохон жанхан явчих гэж утсан чинь хөгжмөс суултаад болдгоо те. За надаа ярих юм албагүй. За Үгийг бол чи зөв ашиглах юм бол зөв рүү орно шүү дээ. за баярлалаа. Тэгэхээр арай өөр чиглэл рүү бас зөв рүүгээ ашиглаараа ер нь бол үзүүлбэрийн хувьд бол зүгээр шүлэг Яг хүссэнгүй. Яг миний хувьд ер нь хүмүүс ер нь таалагдсан баг. Би ч нэг унчлаад гэж бодлоо. Тэгээд жоохон засвар хийх бол болохгүй наа. заас би Сонсох гэдэг бол ярихаас илүү их том авьяас шүү. За ингээд одоо шүүгчдийнхээ саналыг хураацгаая. За чука шүүгч. Та тэнцсэнгүй. орт уртам яриад явах тэнцээгүй. Дэги. Боломжлогоороо. За өнөө сэтгэл байдаг юм да. Өгөмөр үевэл баялаг штэ. Ирээдүйн заадах чинь тодорхой байгаа штэ. Би бол нь шүү дээ ингэж бодож байна. Эр хүнийг хизээч хиймраар дутаад болохгүй тийм үү? Тэгэхээр би таныг эмэгтэй хүнийхээ хувьд тэнцвүүлмээр байна. Баярлалаа. Ямар ч үсэн авьяасны монголчууд шоуг бас хүндэтгээд өөрийгөө бас харуулад энэ шоунд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Гэхдээ сайн бэлдээд дараагийн шоунд дараа жил ирээрээ. Дараа жил даанч хол байна да. Маш их баярлалаа. Нэг л хүн дэмжиж 3 хүн унгаж байгаа юм бидгүй. За утраад явах цоглоогүй. За баярлалаа. Ростбигийн дургу хүрчихсэн. Наад чи үгэн дургу юм шиг хүн чаавал. Ингээ хичээл зөв би бодчихсон. Юусоо сонсч чадахгүй. Хүн сонсч. Бүр ядарлаа штэ сүлдээ. Йоо. Тэр сонсгүй. Өөрийнхөө бүр ингээд номер 1 тавиад хин бас тийм хийж байгаа юм Маш бол. том авьяас бод. Яруу нариг чи ер нь явдгүй шүү дээ. Жастин санаад Унхан байхгүй, уруурлах юм байхгүй. Босч идэг ороод нар матхаас яах вэ? Чойнмиг уншдаг, түүний үзэл санаагаар амьсгалдаг залуусын төлөөлөл болсон анх хоёр маань энэ удаад хараахан тэмцсэн. Цээжиндх цэцэн үгс хит олширхороо хаяа балагтай байдаг бололтой шүү.